Монголын уламжлалт сар шинийн баярын өмнөхөн хөдөлмөр зүтгэлээ бас аймаг орон нутагтаа үнэлж аймгийн мэрэгэн цолоор одоо шагнагдсан шагаан харваачтай үзэгч та бүхнийг уулзуулж байна. Танд юуны өмнө баяр хүргье. Өөрийгөө танилцуулахгүй юу? За баярлалаа. За би Аранга аймгийн Бацангас Мариат Ховд аймгийн Жаргалан цумын Ховд дулааны станцын ажилтан Амар Жаргал гэдэг хүн байна. За өнөөдөр энэ сар шинийн босгон дээр бас нэггүй сайхан уламжлалаа дээж шагаан харваагаар бас ийм сайхан цолон төрсөндөө бас туйлыг баяртай байна. Тэгээд энэ цолон төргөд минь бас тусалж дэмждэг ах トゥ нар болон арын минь Батаадаг хандаа хүн Ховд аймгийн дулааны станцын баг харваачдаа бүгдэнд нь бас баярал талархснаа энэ дашрамд илэрхийлье. За, спортын дотроо шагаан харваан спортыг хөргөн яаж одоо сонгож хичээлэх болсон бэ? За нийтдээ одоо хичнээн жил хичээлж гин. Өнөөдөр бол аймгийн мэрэгэн цод авлаа. Өмнөх гаргажсэн томоохон амжилтууд юу вэ? За би 4 жил болж байна. За шагаан харваагаар хичээлээд эцэстээ 4 жил хичээллээ. Тэгээд амжилтууд гэх юм бол аймгийнхаа баяр наадамд төрүүлэх завхан увс баян үйлгийн энэ Баруун Таван аймгийнхаа бүх аймгийн баяр наадамд бас амжилттай сайхан оролцож шагналт байр тэргүүн байр эзэлж одоо байгаа. За ингээд нийт одоо харваачтай, нийт ховдчуудтай хандаж та мэдчилгээ төвшөхгүй юу? За тэгэлгүй яах вэ? Энэ сайхан сар шинийн босгон дээр бас энэ сайхан цолонд хүргэсэн шагаан холбоо болон ховд нийт харваачтай мөн ховдын бүх ард иргэдтэй сар шиндээ сайхан шинлээрээ та бүхний минь юу сансан 9 хүсэл сэтгэлэн бүтэж байхын үлзий тэр өгөөдөд өргөн дэвшүүлье.